өглөөний мэнд. За ажилдаа явж байна. Австралиас тарханд ирээд UA property-д агентаар орсон. Одоохондоо туршилтын хугацаанд явж байгаа. Тэгээд нэг ойлгосон зүйлээ та нарт хэлье. За би Австрал байхдаа нөхөр бит хоёр Улаанбаатарт байр захиалсан боловч байр маань одоо барилгын явцын эрчимтэй явж байснаа гинт зогсоод тэгээд одоо компани дотор л асуудал гарсан гэж ойлгосон. Тэгээд зогссон. Бүр байхгүй болсон заяа. Тэгээд нөгөө миний ханийн одоо хэдэн жил хөдөлмөрлөж босгож хадгалсан мөнгө нь тэгээд байхгүй болсон. Тэгээд бид хоёр ирээд орох оронгоо тэгээд хадам аав ээж тэгээ 2 сар хотод амьдарч байгаа. Тэгээд тархан руу нүүж ирээд одоо түрээсийн байранд амьдарч байна. Тэгээд бас нэг тэрэн дээр харамссан юм тэгэхээр яг тэр одоо байрны захиалга сонголтын процессд нь бид хоёр бас тийм сайн оролцоогүй энд дэсэн одоо гэр бүлийнхэндээ найдсан одоо тэндээ одоо их тийм хайн ганцсан гэх юм уу би бол өөрийгөө яг тэгж бодож байгаа тэндээ сайн оролцдог байж өөрийнхөө саналыг хэлдэг байж одоо тэр байранд тийм дуртай биш байгаагаа бас анх хэлдэг байж гэж бодсон. Тэгээд адид өнгөрсөн юм чи яг хөө тэгээд ингээд одоо ингээд UA property-д ажиллаад зууч энэ ажлыг ингээд судлаад ирэхээр одоо ийм зуучууд чинь харин ямар их ажлыг одоо агентууд те ямар их ажлыг хөнгөвчүүлж өгд юм бэ? Ямар тийм хариуцлагатай ажил хийдэг юм. Энд чинь зүгээр нэг гутал хувц авч байгаа биш те хүн амьдралынхаа маш олон жилийг өнгөрөөх тэр гэр орноо худалдаж авахт нь маш хариуцлагатайгаар цаг нарыг нь хэм нээж тэгээд баталгаатайгаар үйлчилж өгдөг юм бэ гэдгийг илүү их ойлгож ухаарж байгаа. Тэгээд өчигдөр одоо жишээ нь би ингээд бид нэр тарханд аягүй юм байрны төслүүд баригдаж байгаа мөлий. Өчигдөр аягүй гоё төсөл төр төслийн танилцуулга дээр очиж үзсэн. Тэгээд тэр бүр ингээд барьж байгаа залуучууд нь чи яасан гоё, тэр барилга нь чи яасан гоё, тэг яасан чи чанартай юм хийдгийг. Тэгээд нөгөө голын тэр компани нь өөрөө 20 жилийн туршлагатай юм тархны одоо инженерчлэлээр ингээд бүр ингээд мэргэжсэн тийм залуучууд тэгээд орон сууц барьж байгаа. Тэгээд тэр 20 жилийн туршлагатаар үндэслээд одоо ямар одоо сантехник одоо юу гэдгийг тэр инженерчлэлээр ямар алдаа их гардаг тэр бүх алдаануудыг засаад тийм барилга дээр ингээд тусгаад чанартай материалуудыг сонгоод чанарыг нь эрхэмлээд ингээд барьж байгаа гэж сонсоод би бүр ямар гоё юм бэ гэж бодсон. Тэгээд бас Австралид байгаа монголчуудаа хэрвээ ингээд Австралиас тарханд ирж амьдрмаар байвал амьдрахыг сонирхож байвал би бол highly recommend заяа. Амар амар тайван ингээд хаашаач гарсан ерөөсөө төвжрэл байхгүй. Тэгээ хүмүүс айгүй найрсаг. Тэгээд ерөөсө гараал 5 минут ингээл очих газар авчиж ажил руугаа би одоо чинь алхах чинь ийм гоё цэцэрлэг төрөл ингээд өндлөн алхаал ажилд орчдөг. Тэгээд үнэхээр амар тайван. Тэгээ яг Австралид байгаагаас ч илүү их орондоо ийм гоё тайван. Тэгээд бүх энд юм байна. Улаанбаатарт байгаа бүхэл юм байна. Их сургуулиуд байна. Хувийн сургуулиуд ч байна. Тэгэл янз тэгээ манай хүмүүс сургуультай орсон байгаа. Хөрхэн тасцгаач байгаа. Тэгээд аюу гоё ягаа. Тэгээд хэрвээ тарханд амьдрахаар төлөвлөж байгаа гэр бүлүүд байх юм бол UA property одоо над руу холбогдоод тэгээд ямар байрнууд байна те ямар одоо боломжууд байна гэдэг гоё асуугаарай. Тэгээд өчигдрийн төсөл гэхэд одоо Азура резидент гэдэг байгаа. Та нар маань өөрсдөө бас хаагаад үзээрэй. Тэгээд тэр болохоор одоо 10 сарын 15-ны хүртэл 3 сая 800 м2-т нь тэгээд бүр ингээд зүтгэлтэн дуусч байгаа юм лээ. 10 сарын 15 гэхэд хамгийн сүүлийн давхар одоо 15 16 дээр явж 16 давхар барилга. Тэгээд зүтгэлтаа дуусангуудаа ингээд барилгаач үннүүд нь нэмэгддэм юм шүү дээ. Тэгмээд энэ барилга яасан бэ гэхээр нөгөө бүр ингээд өвөл ажиллана гэж төлөвлөсөн. Тэгмээд хүүтрөхөөс өмнө зүтгэлтаа дуусгаад бүх материалуудаа ингээд хашаандаа авчираад татаа авалтаа хийцэн. Одоо ерөөсөө зүтгэл туслаа дотоод ажилдаа цэцэлтэ орно. Эх 7 хоногийн эх жилийн 7 сард ашиглалтанд орно гэж аахгүй 7 сарын сүүлээр гэлөө. Яа тэгээд ийм гоё төслүүд зөндөө байгаа. Энэ мэдчлэн гоё төслүүд байгаа. Тэгээд тэр барилга болохоор ингээд 16 давхар тэгээд эргэн тойронд дандаа юм төсвийн шинэ одоо төрийн өмчийн байгууллагууд барилга барьж байгаа юм байна. Тэр нэг 4 5 давхар 3 давхар энэ жижиг барилга ингээд тойроод барьсан. Тэнгүүт ингээд халахлах тийм өндөр барилга бараг баригдахгүй гэж байгаа хгүй эргэн тойронд. Тэнгүүтээ яг артталт нь шинэ тархны 31 төр сургууль гэж байгаа.
Тэгээд ерөөсө 100 м яваад цэцэрлэг нь байна. Бүр амар гоё зөө. Бүр цэцэрлэг сургууль нь хоол байсан ч энд ингээл 10 минут 5 минут машинаар явал төвжрэл явал хүүхдүүдэд хүрээд өгч чинь. Бүр амар хат яагаад ахын нэрсэндээ тэгээд тэгээ надруу та нар маань гоё мэдээлэл авах холбогдоорой. Тэгээд бан агент болсон. Love you. Тэгээ та нараа ямар их хүч хөдөлмөр гаргаж тэгээ ингээд өөр Австрали амьдчихсан болохоор ямар их хүч хөдөлмөрөөр олсон мөнгөө ингэж дэмий хийсгэх, олигтуулах, заллуулах амар хэцүү байдгийг мэдэрсэн учраас та нарынхаа хүч хөдөлмөрийг үнэлээд хамгийн сайн чанартай, найдвартай тийм орон сууцнуудыг олж өгөх нь сэтгэлээсээ туслах болно. Тэгээд